Хай манайхан. Тэгэхээр та намайг нэг ийм малгай авсан юм гэж байгаа шүү дээ тий. Би энэ малганд амар хайртай. Би яг энэ биш. Энэ хэсгийг сая энэний өмнө бичсэн байхгүй. Тэгээ манай найз залуу надад ярьж байхдаа кринжлээ надаас. Тэгээ би дахиад бичлэг хийж байна гэж төдөрж байгаа. Тэгээ би энэ малганд хайртай. Тэгээ өнөөдөр би айртай хамт Жоко худалдааны төв ороод бялуу аваад тэгээд бас нэг амар гоё юм авсан да. Нара. Би нэг дүүдэ авсан байхгүй юу? Яг ингээд нэгдүгээр курсын оюутан дүүдэ хитрхи жоох хүүхдийг шиг юмнууд аваад байх шиг санагдаж байна. Гэтэ би дүүдээ авч өгснөөрөө өөрийгөө эдгэж байна. Мэдээгүй ямар ч таалагдах уу манай дүүд. Манай дүү юм хөрхөн жижиг хөрхөн чамын юм сонирхдаг болохоор. Тэгээд арай бит хоёр бол нэм тирамису кек. Жоко худалдааны төв дотор турк бэйкри гэдэг байлээ. Тэрний пиалнууд бүр амар гоё за. Тэгээд тэрнээс бит хоёр юм гүзээсэн юмтэй чизкейк, тэгээд тирамису, тэгээд нэг юм эклер шиг юм авсахгүй юу. Идэгч коко энэ амар царайлаг байсан за. Үнээр царайлаг байсан. Идэгч коко аваач зууж зүхтаагаад тийм царамууд болгосон. Тэгээд стил дайрсан хിവэрэл байна энэ муу. Энэ дөр ерөөсөө амлуу идэж уух юм оруулах юм байла. Арай. Бата. Тэгээд хайд нэг ядаргатай дээ. Надад байгаа одоо хамгийн хөрхэн чамын юмнууд эднэр байна. Тэгээ би энийг манайд ирж өвлөн хүртгээ аваад тэгээ манайд ирж хоол мол хийлгэж ядах байхаа. Тэгэхээр энийг өвнө. Тэгээд дээр бэлгээ авч өгсөн. Тэгээ малгайтай, өвлийн гуталтай, өвлийн хүртгтэй манайд үн үйл явж дарахгүй байхаа. Би ч яг манай гэр ойрхон юм чинь. Гэтэ манай дүүгийн сургууль ч гэсэн гэртээ байртайгаа уулна ойрхон л доо. Яа энийхтэй арай л нэг хөрх юм. Тэгээд одоо ари бит хоёр ус бусгацсан мач алтай. Мач алтай уугаад балууга идчихээ. Тэгээ би таагтдээ эргээ харъя за. Баяр та. Сая би балууга идээ дууссан. Кокогийн нүдний нуухныхан хэсэгт нь ис орчиж илсийн авнаа. Ингээд арай тэнд өгөх малгана. Яг 7 хоногтой нэг 2 өмсөөл гоё юм байна. Манай дүүхтэй уус өөр нэг ноос малгаагаа болохоор тэрийгээ тэгээ өмсөөд тэгээ яаж өмсөж байгаа нь өөрөө мэдэг. Тэгээд бариад тавс. Бич как. Чиний өдрөө жийл гарсан байна. Уучлаарай. Бечара уучлаарай. Үгүй нэлээ. За болчих. Энэ шийсэм тавьж байгаа юм шиг өрлөө шүү дээ. Тэгээд өнөөдөр миний сүүлийн мөчлийн өдөр. Яг үндэ ярих юм болдгоо нөө. Ягаад гэвэл би өнөөдөр нэг хүртэл унтаад босоод тэгээд 5 хүртэлийг орондоо байсан болохоор тэгээд гараад дэлгүүр ороод тэгээд аривтай ирж жажами авч идээд тэгээд бялуу аваад дүүтэй малгай аваад тэгээ орж ирээл байж байгаа царин. Тэгэхээр өнөөдөр бол үнэхээр надаа ховж ойр хавийн сонин хачин байхгүй. Алга.
Манай коко ийм загсан хэлбэртэй юм мэддэг. Би дээр нэг амсч үзсэн чинь кальц амтагчлаа. Бодвол яс идэж байгаа юм шиг санагдав юм аа зүгэн. Сая нүдийн ухаад зөндөө зогоосон болохоор амттай мөхгүй болохгүй. За 30 хоног бичлэг хийсэн. Тэгээд өдөр болгон бичлэг хийх сонирхолтой байсан. Гэтэ үнэхээр их ядард юм байна. Яг одоо л би зүгээр ингээ оршмоор. Дээш хараад нүдэ нэвтмээр байна. Коко чинь ядаж юм байх тий. Зүг бүгдийг хас. За яв. Болцсон. Мундаг. Сайн арьсангүй. Стай хөрхмөл. Тэгээд 30 өдөр бичлэг хийлээ. Би өөр манай ахлах маань 12 сард урдаас бах юм захиална гэсэн тэгтэн муурны хувц загна. Сая ямар хөөрг харагдсан. Манай дөө нэгтгэд ирж ханах юмч би энийг нэгтгэд ажилдаа өмсч өгнө гэж. За би эргэн ирлээ. Яг сүүлийн өдөр болсон ч амар ядраад байгаа юм уу? Амар залхаад байгаа юм уу? Мэдгүй юм. Гэтэ миний амнаас ингээ юм гарахгүй за. Эсвэл би хичээд байгаа юм уу? Эсвэл сүүлийн өдөр гэж бодгоогүй нэглээд байгаа юм уу? Яг энэс хойш бичлэг оруулах байх. Гэтэ би өмнө нь яг нөгөө 7 хоногтоо бараг 14 хоногтоо нэг бичлэг оруулдаг гэсэн шүү дээ. Залхуураад. Яг саяны 30 хоног өөрийгөө яг тэгээд нэлээд шахацсан болохоор яг миний тэр залхуу юм байна баг эргэж ирэх байхаа гэж бодож байна. Монитагийн нэг гоё юм ингээ амар гоё билег ирэх юм бол тэр нь мөнгөтэй байгаад ч ингээд авч зүрхэлдэггүй тийм юмнууд нь ирдэг болохоор нэг цаанаас амар гоё байдаг баха. Би хичнээн мөнгөтэй байсан ч гэсэн энийг авахгүй байхаасаа. Гэтэ үнэхээр аммаар санагдах байсан да. Тэгээд зүгээр ингээд бэлгэн дээрч байгаа нь өөр амар гоё. Нэрээ. Тэгээ 30 хоног бичлэг хийхэд яг хамгийн хэцүү байсан юм нь өдөр болгон хийх жоохон эвгүй чаашаа. Жоохон ядаргаатайсэн. Тэгээд гэтээ тэр бол нэг том асуудал биш. Хамгийн хэцүү юм нь өдөр болгоны бичлэг учраас тодорхой хэмжээний юм уншиж мэдсэн байх шаардлагагүй. Бэлдсэн байх шаардлагагүй. Зүгээр л толгойдоо орж ирснээ ярьдаг учраас юм чалчаа хүүхэн гэсэн хандлага ганц хоёр хүн гаргасан. Тэгээ ер нь бол нэлээд амар муухай хараал хийсэн комментууд амар их байсан да. Тэгээд би бодлоо л доо YouTube ялчгүй уусаа аккаунт нь царайгаа гаргах шаардлагагүй байдаг ч юм уу тий. Яг тиймэрхүү байдаг болохоор хүн угаасаа хүссэн хүний хараалын дээр харааж болт юм байна гэдгийг ойлгосон. Тэр гэхдээ үнэхээр аимшигтай мэлээ. Бүр яагаад гэдгийг мэдгүй үнэхээр бүр байж бол хамгийн муухай хараалаар намайг хараж байгаа байхгүй. Тэр нь яг ингээд би тэр хүний амьдралд үнэхээр гай болсон л бол
үнэхээр гай болоо тэр хүний амьдралын сүрүүлсэн бол тэр хүн намайг тэгж хараавал зүгээр шүү дээ. Тэгэхгүй би тэр хүн ямар ч гай болоогүй. Тэгээд ер нь бол гай болсон мэрс тэр хүн байгаа. Гэтэ тэр хүмүүс маань угаасаа намайг хараахгүй л. Тэгээд таних ч хүний тэгж хэлж чадж байгаа нь үнэхээр намайг гайхшруулсан. Тэгээд эргэн тойрны маань хүмүүс бити юм аяг тоолдоо бүл ингээ болчихгүй юу гэсэн л дээ. Гэтэ ингээ хараалгалгүйгээр гоё бичлэг хиймээр штэ. Зүгээр хин нэгэн хүний хараалын юм бай болмоор байгаа байхгүй юу? Тэгээ санаа зовлтгүй. Одоо миний 30 оны утгатай удахгүй тэнийг бичлэг маань үүгээр өндөрж байгаа болохоор та хэд намайг хараач чадахгүй. Та хэд ч гэж ганц хоёр л хүн байгаа. Бусдад маань амар хөөрхөн. Яартай хүмүүс. Тэр хараамаар байгаа хүмүүс нь хараад чадахгүй. Яагаад гэвэл би одоо үүнээс хойш нэг их бичлэг хийхгүй. Тэгээд жоохон гутарсан, жоохон шантарсан. Ер нь яг ямар новшоо хийгээд байгаа юм ч гэж бодсон үе зөндөө байсан. Тэгээ нэрнгээсээ л яг ямар новшооч хийгээд байгаа юм дээ. Гэтэ зөндөө олон хүн чиний бичлэг надад хань болж байгаа гэдгийг сонсох нь хэр гоё байсан. Тийм болохоор бүр өрөөсөө болохгүй. Тэгээд удахгүй дахиад нэг амар гоё цуврал бичлэгний санаа аваа за. Бүр амар гоё цуврал бичлэгний санаа аваа. Тэгээд гэтээ тэр бол бүр үнэхээр маш олон хейт комент авна гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд тэрийг удахгүй хийн. Тэгээд ингээд өнөөдөр би 30 хоног бүр яг нэг л хоног алгасан за. Гэтээ би тэр хоногийнхаа маргаашнаас нь эхлээд яг тэр хоног тоосгүйгээр дахиад бичлэг хийгээд оруулсан болохоор ерөнхийдөө бол 31 хоног өнгөрөөд 30 хоногийн бичлэгтэй байгаа шүү дээ би. Тийм болохоор яг 30 хоногийн л бичлэг гэсэн гэсэн. Тэгээд нээлтээр алгасан. Тэгээд 30 хоног яг бүтэн өдөр болгон бичлэг хийсэн учраас би өөрөө бахархаж байгаа. Тэгээд би Duolingo-гийн стрик маань 67 өдөр байгаа. Тэгээд энэ бичлэгээ 30 хоног хийсэн гэхээр вау. Тийм болохоор би шилгүүнчиг үзэн за. Шилгүүнчиг 12 сарын 7-8 тэгээ 22-23 нөгөөх нь хэдий хэдэн байлаа. Ямар ч гэсэн 6 удаа тоглогдсон. Зургуулаа хагас бүтэн сандасан. Тэгээ удахгүй юу яах байх. Тасалбар нь зарагдаж эхлэх бах. Саяхан нөгөө сонгон шалгаруулалт нь эхэлсэн мөлий. Тэгэхээр 12 сарын 7-8 22 ер нь бол 22-23-ны авд юм гэж бодож байгаа. Ямар ч гэсэн өөрийгөө шагнаад үнэхээр мандагаас учраас би шилгүүнчиг үзье гэж бодож байна. Тэгээ бас монитада буцаж нөө бүр ингээд тэр бол миний өдрийн бод шөнийн зүд болж байна. За өөрөө ингээд зөндөө олон гоё бэлэг аваад бүр ойлгох үедээ уйлаа, тоглох үедээ тоглоод одоо болтол тэр нь ингээд миний гарт ингээд яг ээж тийм юм шиг надад амар гоё ээж тийм мэдрэмж төрүүлсэн болохоор би ч гэсэн тэр хүнд яг тийм хоёрын хооронд юм өгмөргүй байна. Ингээд хараад ч юм уу. Тийм болохоор яг юу өгөхгүй амар их бодож байна. Хит хитэн санаа байгаа та. Гэтэ тэр нь үнэхээр таалах гэсэн юм мэдгүй байна. За. Яг 30 хоног наттай хамт байсан. Баярлалаа. 30 хоног намайг харан үзсэн хүмүүстэй ч гэсэн баярлалаа. Тэр хэдэгтэй та арай л муухайсан шүү. Одоо хэрвээ үзэж байгаа бол гэтэ ихэнх шууд блоглоо явцсан болохоор үзгүй л ахал та. Гэтэ хэрвээ одоо үзэж байгаа бол нэрээ үнэхээр яг үнэхээр муухайсан шүү бүр. Яг уу би ингээд чамд гай болоод ядчил би ингээд 0 орчоод муухай болгоон үлдэнгүү тэр 0 руу чи орсон гэдэг. Гэтэ би 0 нийтийн 0 хизээч тийм бохор үлдээдэггүй. Тэгээ ер нь бол ингээд ямар нэгэн байдлаар би чамд гай болсон бол хараахан ер нь бол хэнийг ч хараана ер нь бол хараахан зүйлээсэн байж магадгүй. Гэтэ ингээд ерөөсөө чип хоёрын зам ерөөсөө ингээ огтлцоогүй шал өөр замаар явж байгаа хэрнээ зүгээр л 7-8 минутын 20 минутын зарим нэг цагийн бичлэгийг маань ингээд хараан үзэж суух яг ямар амьдрал чинь яг ямар гэж үнцэн дээр тогтоод байгаа юм бэ гэдгийг бас бодож үзээсэй гэж хүсэж байна. Их бүх хүн иймэрхүү зүйлсийг тоодоггүй биш. Бүх хүн яг иймэрхүү зүйлсийг намайг хүн үзэн ядж байна гэдэг чинь надад атаарах чинь гэдгээр хүлээж авахгүй. Зарим хүн энэ үгийг чи үнэхээр яг ийм гэдгээр нь хүлээж авдаг учраас тэгээд би яг ингээд муухай бусдад хэлж үзсэн.
муухай үг ингээ бусдаар зөндөө их хэлүүлж үзлээ. Тэгээд үнэхээр сэтгэл өвдөгдөг гэдгийг мэддэг болохоор дахиж хүмүүсийг шууд ингэж яг үгийн мухаар харахыг хүсдэггүй байхгүй юу? Тэгээд бусдыг тэгж хараад байгаа хүмүүсийг ч гэсэн үнэхээр үзье. Ингээд тийм болохоор энэ ядчил энэ чинь ингээ миний хувийн орон зай шүү дээ. Энэ чинь би ийм гэдгийг ингээ илтгэж байгаа. Яг дэлгүүр ч юм уу, кофе шоп шиг газар. Тэнгүүд би ингээ кофе шоп ажилладаг гэсэн чинь хин нэгэн хүн орж ирээ шаландуу нулимж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Тиймэрхүү юмнууд амар гонигтай байсан. Тэгээд бити тоо гэж манайхан найзууд, танилуд, ажлынхан, найз залуу зөндөө хэлсэн. Гэтэ тэр тоохгүй өнгөрөөдөг хүн байна. Яг үнэхээр тэр чинь бүр үнэхээр эмзэглээд бүтэн өдөр нь яг тэргээр чинь шидэгдээд тэгээд тийм намайг үнэхээр яг тийм гониглуулъя. Тэгээд тэр өдрийг нь үгүй хий. Тэгээд ингээ өөрийгөө үнэлэх хэмжээнд бууруулъя ч юм уу. Аль эсвэл ямар ч гэсэн үнэхээр сэтгэлийн зовоо уйлуулъя гэж бодсон бол тэгж бодсон бол баяр хүргэе чиний зорилго биелсэн шүү за. Яг тийм комент авах үеийн өдрүүд үнэхээр гонигтай байсан. Одоо ч гэсэн яг тэр мөрийн ингээ бодгонгууд амар муухай санагддаг. Ямар муухайгаар хэлж, ямар муухайгаар дайрч давшилж, ямар муухайгаар хараасан юм бэ гэдэг. Гэтэ би 30 оныхоо бичлэгийн vibe ингэж муухай vibe-тайгаар дуусгамааргүй байна. Тийм болохоор нөгөө хүмүүс яриа. Тэгээд нэг охин бүр ингэ бичлэг болгон дээр минь комент үлдээдэг да зүрх мичидмаа гэд. Тэгээд бүр дахиад бас нэг хүүхэд байгаа. Тэгээд хүслэн тэгээ бас зөндөө юу ингэ таашаад байв зөндөө олон хүн байгаа. За тэгээ бүр ингэ тийм хүмүүс хань олсон доо. Тэгээ тэр хүмүүс надад хамгийн гол нь амар гоё хань олсон. За би ингэ өглөөгөө яг тийм юмар эхлүүлэх ч гэсэн амар гоё байсан. Ингээ орой бичлэг хийгээд орхиж байгаа штэ. Тэнгүүд тэрний мэдээлэл надад тэрний мэдээлэлээ би ингээ өглөө мэдээлэл ирсэн байвал харж байгаа штэ. Тэгээ тэнгүүд муухай комент байвал тэр муухай өдөр айгу муухай өнгөрөх нь тодорхой. Намаа бүр мөө яамаа геймигээр хараж байгаа штэ. Бүр амар сонин авцалтаагүй байгаад тийм яа гэгээр хараа. Яг ямар нөхцөл байдал үүссэн би хэнийг ч яа гээгүй штэ. Гээгүй штэ. За тэгээд гэхдээ нөгөө талаас үнэхээр гоё комментууд зөндөө байсан да бүр амар хөөрхөн. Тэгээд тэр дундаас угаасаа чи ингээд хань олж байгаа шүү гэдэг комментууд л хамгийн гоё байсан. Бүр ингээд нэрэл би хин нэгэн хүнд нэрнгээсээ хань олоод байгаа юм баг та. Би од нэрнгээсээ ингээд хин нэгэн хүнд гэж бодогдохоор тэр нь үнэхээр гоё байсан. Яг юм коко надаа өгдөг мэдрэмжийг би хүнд өгсөн байх та гэж бодож бодоо за. Эсвэл яг энэ цасан бөмбөрцгийг надад өгж байгаа мэдрэмж ч юм уу. Хэрвээ би хин нэгэн хүнд яг энэ цасан бөмбөрцгийг надад өгж байгаа мэдрэмжийг өгсөн бол үнэхээр гоё юм. Бүр үнэхээр. Тэгвэл миний яг энэ хідэн тэнэг бичлэгүүдээ хийсний утга учир гарахгүй. Тэгээд өөрлөгөө маш гүн гүнзгийгээр хөнгөсөн. Тэгээд өөртөө их тулсан. Ер нь бол өөрийгөө айгүй сонсохыг хичээдэг. Тэгээд саяны 30 хоног бол бүр уламыг сонсохыг хичээсэн. Би яг яагаад байгаа юм бол гэдгийг маш их бодсон. Тэгээд яг тэрийгэ бодох тусам илүү их гүнгэлсэн гэх юм уу. Яг тийм 30 хоног байсан. Таач гэсэн ингээд начи ингэж тэнэгтэж юм паблик юм хийхгүй ч гэсэн ингээд өдрийн тэмдэглэл хөтлөөд үзвэл бас арай гоё онгох баха. Хамаагүй дээр болох ба. Тэгээд энэ бүгдийн ачаар би ингээд үгүй гэж үнэхээр хэлхийг хүссэн хүмүүстэй үгүй гэж хэлж чадсан. Тэгээ бас ганц хоёр дарах зэрэгтэйгээ баахан бие бүүсгсэн. Би ажлаасаа халагдвал гайхгүй. Уусаа гусагдвал гусагдах байхаа. Чи зайлаа гэх байхаа намайг нэг л өдөр. Ер нь тэр өдөр нь баг ойртож байгаа байхаа.
гэдэгт би итгэлтэй. Гэтэ ямар ч гэсэн маш тийм өөртөө үнэнч өөртөө шудраг хандсан нэг сарыг өнгөрөөсөн. Өмнө нь ч гэсэн ер нь өөртөө шудраг байхыг маш их хичээдэг байсан. Бас бусдад шудраг хандахыг маш их хичээдэг байсан. Миний нэг муухай зан хүнийг араар нь муулчаад тэгээд тэрийгээ ингээд зүгээр л нуугаад явчих чаддаггүй. Нөгөө хүнтэйгээ дараа таарахаар яг нөгөө араар нь муулж явах үед гаргадаг байсан хандлага тэр хүн лөө гарах гэдэг байхгүй юу? Ер нь бол өөрийгөө хуурахгүй байгаа царин за. Нэг тийм юм одоо бол нь жоохон өдөртөд сурах хэрэгтэй том болж байгаа юм бол. Эсвэл яг ингэж өөртөө үнэнчээр үлдчих байгаа нь ч гэсэн зүг байж магадгүй. Яг ийм зангаас болоод би зөндөө олон хүнтэй муудалцажсэн, зөндөө олон хүнд хараалхтаа тулжсэн. Тэгээд яг энэ бүхэн маань 5 дахь курсэд би Blue Sky-ийн урталт гэдэг нөгөө unconsciousness гэж баримл өгдөө штэ. Тэр баримл руу яг ингээ хараад ингээ хажуугаар нь явж байхдаа яач юм ингээ хүүт дагаадсахгүй. Тэг би ингээ харсан. Тэг тэр баримл чинь ингээ нүдгүй штэ. Гэтэ надад яг нүдтэй юм шиг санагдсан. Тэгээд тэр нүд нь над руу ингээд өнгөөгд байгаа юм шиг санагдсан. Би яг тэр үе хүртэл би хизээч хүнд ингээд яг шударгаар чи надад таалагдахгүй байна гэж хэлж байгаагүй. Ер нь бол нэг тийм өөртөө шудраг биш хандаад байгаагаа айгу мэдэрч явдаг гэсэн аахгүй. Тэгээд тэр unconsciousness гэдэг хөшөө над руу ингээ харсан за. Тэр хөшөө тэр баримлыг ингээ харах болгонд эвгүй мэдрэмж төрдөг байсан. Нэг удаа би ингээд 38-ын автобусанд суугаа яг талбай ингээ хажуугаар эрүүл мэндийн яамны нэгээр яваад тийм мобис руу ингээ ирэхтэй штэ. Яг тэрний хажуугаар явж байхдаа би ингээ харсан чинь яг юм бүхтээсэн мангас гараад ирсэн юм шиг мэдрэмж төрж байсан. Би тэрийгээ бас пэйждээ биччихсэн. Тэгээд тэр бүхтээсэн мангас яг хажуугаараа зурж байгаа хүн болгоноос нэг сүнсийн ч юм уу, эрч хүчийн ч юм уу сороод байгаа юм шиг, амьдралын энергийн сороод байгаа юм шиг нэг ямар ч гэсэн хүмүүсийн толгоноос нэг ийм юм ингээд сорогдоод яг тэр бүхтээсэн байгаа unconsciousness-ийн ам руу орж байгаа юм шиг мэдрэмж төрчихсөн байхгүй. Тэгээ би тухайн үед вау айсан хүмүүс яагаад зүгтахгүй байгаа юм бол яагаад дотор нэг үүрэхгүй байгаа юм бол энэ ингээд баг өөрөөс нэг юм сороод байна штэ зүгтаач яа гэсэн мэдрэмж төрж байсан. Яг тэр мэдрэмжтэй тавцаад ямар гайхалтай баримл вэ гэж тухайн үед бодож ирсэн. Тэгээ дараа нь яг хажуугаар нь зөрөөд үнэхээр нөгөөхөө гин санаад энд нэрээ нэг юм бөхтөр мангас шиг юм байдаг штэ ингээ харсан баггүй юу. Тэгээд ч яг над руу ингээ цоо ширтчихсэн за. Нүдгөө штэ болно. Нүд нь гэтээ юм хов хоосон харанхуу санагдсан. Тэгээд тэр цоо ширтэж байгаа зүйл бид хоёр яг тэр хэсгийн хугацаанд цав цагаан өрөөнд дотор тэр зүйл над руу ингээ бүхтэж хараад тэгээ надаас ямар нэг юм хайгаад байгаа юм шиг мэдрэмж төрчихсөн баггүй юу. Тэр нь юу чи? Тэгээд би ингээ үнэхээр дотор минь юу үрхээ тэгээд би гэлс ингээд ногоон гэрэл асан гүцээ. Тэр ингээ айгу сонин experience байсан за бүр айгу сонин юм мэдрэмж сонин юм байсан. Тэгээд ингээ маш тавгүй байгаад хэд хоног тавгүй тэзэн. Яагаад тэр хөшөө зүгээр тэр баримл зүгээр л ингээ байж байгаа баримл яагаад надад тийм амар эвгүй санагдсан бол тэр чинь нөгөө амар олон барилгуудын үүдэнд идэж шүү дээ. Одоо дөнгөж шинэ баригдсан байгаа. Тэгээд талбайд нэг хэсгээс шүү дээ. Тэд нар яадагчгүй за. Яг тэр Blue Sky-ийн урталт байгаа тэр нэг хүмүүс дээр нь гараа зогссон байна гэдэг хэл ам болоод байсан. Яг тэр баримлал надад тийм эвгүй мэдрэмж төрүүлж байсан. Тэгээд яг тэрнээс хойш ингээд энэ яг надаас яг юу хайгаад байсан бол гэсэн мэдрэмж төрсөн аахгүй юу. Тэгээд одоо бодох нэ яг миний жинхэнэ би намайг л хайгаад байсан юм шиг л надаас яг дахиад нөө сэмүт явж үзүүлээч гэдэг комент авах хэрэгтэй. За тэр чих. Тэгээд би тийм сэмүт явах хүн биш ээ. Би уулын цоо ирүүл хүн. Зүгээр л нэг юм романтикли юм поэтик хүн байхгүй юу? Тэр нь жоохон ойлгоч л тоо. За тэгээд тухайн үедээ үнэхээр тавгуутай хэд хоногийн дараа би бодож байгаа шүү дээ. Надаас намайг хайгаад байгаа юм бах тэгээд. Тэгээ би ингээ хажуугаар нь аль болох хийх явах гэж хичээж ихсэн байхгүй юу? Тэгээ явах болгоно ингээ хартыг. Тэгээ нөгөө дотор эвгүүрх байсан муухай мэдрэмжүүд төрөөд л байсан. Тэгээ тэр үед яжаах минь шил хагарсан за. Тийм болохоор ингээ амьдралын мангар бүүдгэр хараадсан. Тэгээ би шилтэй болсны дараа амьдрал ямар өнгөтэй байсан бэ гэдгийг ухаарч байгаа байхгүй юу?
Тэг шил хагарсан. Тэг seasonal depression ч юм уу нэг тийм юм болоод байгаа юм шиг юм өвлийн хөтөө. Тэг нэг л юм гонигтай байгаа засахгүй уйлмаар юм шиг. Тэгэж яхад нөгөө анагаахын 5 дугаар курст яг нөгөө үнэхээр анагаахаар сурмааргүй юм байсан юм байна. Би эмч болох хүн биш юм байна гэдгээ ингээд бүрэн дүүрэн ойлгоод энэ зүйл яг намайг ингээд үнэхээр залхатлан бүр зовтлон ингээд бүр ингээд юучгүй болтлон намайг идээс хороод байгаа мэн гэдгийг ойлгож яасан тэр цаг үед яг бараг яг эсвэл тэр баримлыг харчаад тэрийг ойлгосон байж магадгүй. Ямар ч л гэсэн яг тухайн үед би үнэхээр ингээд юу ч юм бэ? Карл Юнг хэлсэн байдаг лүү, Ницше хэлсэн байдаг лүү. Нөгөө өөрлөгөө өнгөх тусам сэрнэ, гадагшаа харах тусам унтна гэд яг тийм байдалтайгаар өдөө олон жил амьдэрсэн юм биш үү гэдгийг би тухайн үед ойлгочихсон аахгүй. Тэгээд би өөрийгөө сонсох хэрэгтэй, сэтгэл зүрхээ сонсох хэрэгтэй байна. Би яагаад зовоод байгаагаа мэдэх хэрэгтэй байна. Би яагаад ингэж юм л бол уйлчих гээд идэм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Би яагаад байнга бухимдаад байгаагаа мэдэх хэрэгтэй байна гэдгээд тухайн үедээ нэгд би өрөөнийхөө надаа ингэж амар ядаргаатай байгаа хамтрагчтай сайхан хандах гэж хичээгээ байсан. Чи ингэ заван байна гэвэл заван байна гэдгийг хэлцдэг болсон. Хүний юм битээ дураараа аваад байгаа шиг хэлцдэг болсон. Тэгээд багш магш нартаа ингэж үнэхээр хэцүү байна гэдгийг хэлдэг болсон. Ангийн хамдаа ч гэсэн би эмч болж чадахгүй байна гэдгийг илэрхийлдэг болсон. Тэгээд ер нь бол найз залуудаа бүр байнга уйлж хэлдэг байсан. Намайг нэг хүн уйлахаас өөр хийж хийдэх үү гэсэн байсан за. Ингээ та битээ тоо гэж би өөртөө зөндөө хэлж байгаа. Гэтэ үнэхээр битээ тоо гэж мянга хэлээд үнэхээр тоогоо тань амар их бодогдоод байна. Би ч нэрээ л уйлахаас өөр хийж хийдэх юм уу юм да. Тэгээд ер нь бол ингээд бусдад өөрөө яг би дотроо хин юм бэ гэдгийг айгу олохыг хичээсэн үе. Тэгээ бусдад яг би юм хүн шүү. Би тийм биш. Би зүгээр л одоо юу гэдэг чинь юм хейтер хүн, би юм өөдгөө арчаагүй хүн гэдгээ ер нь бол мэдэгдхийг хүсдэг болсон байхгүй юу. Тэгээд би гоё моё хааштай хөөрхөн хүн биш ээ. Зүгээр ядарсан хүн үнэхээр туйлд чинь гэдгээ ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Би ихтэй юу ярьж байгаад бүр яг энэ лөө яваарч. За ямар ч гэсэн тэгээ unconscious лөө одоо ингээ харах үед би яг хуучны найз руугаа харж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээ надаас ингээд над руу харах үедээ хайгаад байсан юм би юм олцсон юм шиг дулаахан мэдрэмж төрдөг. Тэгээд одоо надад нүд нь харагддаггүй. Яг тэр үед харагдажсэн шиг тийм хав харанхуй юм. Цаашаа онгоосон хар нүх шиг нүд харагддаггүй. Тэгээд ингээ одоо л харахад тэр муухай мэдрэмж төрхөө болсон. Яг ингээ бодонгууд тэр үеэс хойш хувь хүнийхээ хувьд, сэтгэл зүйн хувьд асар их өссөн. Тэгээд ингээ том болсон юм байна да гэдгийг би ойлгосон. Гэтэ одоо ч гэсэн надад том болох хэрэгтэй, илүү ухааж хэрэгтэй гэдгийг нь угаасаа илт байгаа. Цаашдаа ч гэсэн сурах зүйл, бодох зүйл маш их байгаа. Гэтэ яг тэр үеэсээ 3 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Одоо бол бараг 4 жил ч байна. Тэгээд ингээ одоо харахад үнэхээр өөртөө шудраг байгаа байж чадсандаа баяртай байгаа. Тэгээд ингээ хүн харахад гомдлохоос өөр ид шидгүй юм шиг харагдаж байгаа ч гэсэн ядаж би гомдлож чадж байгаа гэдгийг мэддэг. Нөгөө чимээгүй тэмц мэмц гэдэг нь шүү дээ. Чимээгүй хөдөлмөрлөг гэх. Би хизээч чимээгүй хөдөлмөрлөж чадах хүн биш гэдгийг мэддэг. За би ингээ уйлал гомдлоо л байна. Уйлал байнга уйлна. Угаасаа уйлахаас өөр шийдэх юм чинь. Гэтэ ингээ уйлсараагаад ямар ч гэсэн ямар нэг юмныхаа ард гардаг гэдгээ ч гэсэн би мэднэ. Тэр бүгдийг ингээд тухайн үед ухааруулж өгсөн одоо тэр баримлдаа талархах юм жишээнтэй. Гэтэ ямар ч гэсэн тэр үеэс хойш ингээд би гэдэг ийм хүн шүү. Би юм үннээрээ л байхыг хүсэж байна. Аливаа юм үннээрээ л байх сайхан. Би хин нэгэн татаархсныхаа төлөө тэрнээсээ гимшил мэдрэх ёсгүй. Атаарсан бол атаарсан гэдгээ шударгаар хүлээн зөвшөөрөх юм бол энэ нь харин маш шудраг зүйл байх болно гэд би хүнд ч гэсэн
өө би чамд үнэхээр хатаарах чинь гэдгийг ч гэсэн хэлж чаддаг болсон. Түүнээс бол өмнө нь ингээ хатаархсан ч гэсэн худлаанаа инээдэг ч юм уу тиймэрхүү зам надаас ажиглагддаг гэсэхгүй. Тэгээд ингээд хатаархсан бол хатаархсан гэдгийг хэлдэг болсон чинь ингээд шударгаар хүлэн зөвшөөрдөг болсон чинь хин нэгний алдаагийн тухайн үедээ шууд хэлж чаддаг болсноос хойш хин нэгний ололт ч гэсэн надаа юм атаархмаар юм шиг санагдах болсон. Гэт. Тэгээд ийм бүх зүйлийг даван туулсны дараа яг энэ зүйлээ би ингээ бусдад гаргахыг ингээ хүсээд тэгээд ингээ ярьж байгаа. Тэгээд энэ маш олон хүнд хүрэхгүй байлаа ч гэсэн хүрлээ ч гэсэн. Гэтэ тодорхой хэмжээнд ядаж нэг ч гэсэн хүнд ханиулж нэг ч гэсэн хүнд би ганцаараа ийм биш шүү гэсэн мэдрэмжийг төрүүлээд явсан даа үнэхээр баяртай байгаа. Тэгээд яг ингэж true self буюу би энэ өөрийгөө би болно шүү гэдгээ дэлгэж тавьж байгаа маань ингээ хин нэгний хараалын бай болоосоо гэж бас хүсэхгүй байна. Тэгээд ийм бүх зүйлийг надад авахар болсон сонирхолтой нэг сар байлаа. Тэгээд маргааш ийм бичлэг орохгүй гэж боддоо. Бас жоохон сэтгэл хамарч байна. Тэгээд үнэхээр хамт байсан та бүхэндээ баярлалаа.